сайн байцгаана уу. Тэгэхээр өнөөдөр бид гараад 2-7 хоног гэж байгаа нэгэн тоглоомны талаар ярилцсан. Дэлхийд даяар их хүлээсэн өмнөх хувилбар нь жилийн өмнө гарч маш олон хүмүүсээс өндөр үнэлгээ авсан тоглоом. Гэхдээ энэ дээр бол хүмүүсийн үнэлгээг бол тэгж сайн авч чадаагүй. Өмнөх хувилбарууд бол энэ тоглоом бол Resident Evil 3 Nemesis-ийн ремейк нь байгаа. Тэгэд энэ тоглоом нь яагаад хүмүүсээс сайн үнэлгээ авч чадахгүй байна вэ гэж юм нь бол харсан чинь ингээ харьцуулт хийсэн чинь ингээд катскин амир их байсан. Дөнгөж тоглоом эхлээд шууд Nemesis-с гүйж хөөцөлдөж байгаа нэг тиймэрхүү. Тэгээ яг тэр байшингаас гараад зүгээр ганцхан замаар явдаг тийм газар гээд. Тэгээ миний санаж байгаагаар Resident Evil 3 Nemesis дээр нэг галт тэрэг рүү орох гэж RPD буюу цагдаагийн газраар дайрч тэргээр юм авч тэгж холоор явж тэгжиж янз бүрийн батарей энтер болж байгаад галт тэрэгэн дээр очижсэн бол яг энэ дээр зүгээр замаараа яваад л юм нь бол тэгж их тойроод байсан юм бол надад бол тэгж их санагдаагүй. Зүгээр нэг газараараа яваал тэгээ нөгөө газараар буцаж ирээл тэнгуүтэ Nemesis-тэй таардаг. Тэгээд энэ тоглоомоос хасагдсан нэг юм байсан. Тэр нь газар доорх маш том мөт байдаг. Ам нь нэг аимшигтай одоо нэг домог болсон Монголын говьд домог болсон гээд нэг ямар ч орхой үлээ байдаг. Тэрнтэй их адилхан. Тэгээд тэр орхойг нь бол энэ тоглоомд оруулаагүй лээ. Шууд ингэ үргэлжлээ явсан. Тэгээд цааш үргэлжилж явж идэл цэцэрлэг түрээлэнгээр орж явдаг тийм хэсэг бас байхгүй болсон байсан харахад. Тэгээд тэр цэцэрлэг түрээл нэг яаж гарч ирдэг вэ гэхээр миний санаж байгаагаар галт тэрэгний өмнө байдаг баха. Буруу санааг бол галт тэргээр явхаас өмнө. Тэг галт тэргээр явсны дараа нэг цаг юу гэдэг вүлээ clock tower цагийн цайз ч юм нэг тийм байдаг. Яг тэргээр дамжиж нэстэг тэргээр зогтох гэтэл Nemesis-ийн саад болдог. Энэ хэсгийг нь бол бас хассан байсан. Харсан бол We're saved. Down here. It's finally over. Huh? тоглоом тэгээд сайн үнэлгээ бол тогтогчдоос тэгж их авахгүй бас юу нь бол энэ шалтгаанаас бас холбогдолтой. Тэгээд би бас бодж үзсэн чинь хоёр дахь шалтгаан нь Resident Evil 3 Nemesis дээр маш аюултай нөхцөл байдалд орсны дараа хоёр сонголт өгдөг. Тэр хоёр сонголт нь тоглоомыг яг тухайн үедээ хэцүү байх ба амархан байх үгдийг харуулдаг. Одоо жишээгээр одоо энэ жишгээр харуулъя. Сая та нар харсан байх. Машин яа ингэж явж байсан чинь газар юм цөмрөөд цөмөрснийхэн дараа ингэж тогтож ирсэн чинь машинаас уйман голгож ирж байгааг харж байгаа. Яг тэр үед хоёр сонголт гарч ирж байгаа. Тэгээ нэг сонголт нь шууд авирч гараад амжаад хажуугаар нь гарах, эсвэл доошоо эртхэн унжгаад амьд гарах хоёр сонголттой. За энэ тоглоом ер нь тэгж их муулаа яг. Энэ удаа надад их гоё таалагдсан нэг эдийн юм байгаа. Тэр талаар ярив. За тоглоомыг эхлэх үед одоо жил ингээд 0 руугаа ороход ингээд янз бүрийн болж өнгөрдөг зүудэнд нь яг тэгсний дараа сэрээд Nemesis-ийн үнд гарч ирээд дайрдаг. Яг тэгж явж байгаад байрнаас зүгтаад хэсэг бол амар гоё санагдсан. Тэгээ дараагийн яг надад гоё санагдсан зүйл гэвэл тэр Nemesis яг хуурдаг хэсэг байсан. Одоо жишээлбэл Resident Evil 3 Nemesis гэсэн хувилбар дээрээ
Nemesis нь зүгээр нэг ингээд буу ярьж явдаг хүн байж байгаа зүгээр ингээд хувцсан тайл гэдэг чинь нэг мутац явагдсан. Эсвэл нэг ингээд Mr. X ахад яг би яг тэрнээс санахгүй нэг яг өөр их нэг жижигхэн орхойн үлдээ яг тэрнээс гээд идж байгаа ч юм уу тэгж байгаа нэг амар том мангас болчдөг. Мутацд ороод нэг мутацад орсныхоо дараа ингээд том нэг хорхой шиг нэг завхан ч юм уу нэг тиймэрхүү амтан болоо хувирчдаг. Харин энэ ремейк дээр Nemesis нь галт тэргэнд ингээд осолцсныхоо дараа маш том ингээд амтан шиг ингээд заварг одоо Resident Evil 2 ремейк дээр ликер гэж гардаг ингээ амар урт хэлтэй хэлээр ингээ юмддаг тархин ингээл гараад ирсэн нэг тим амтантай адилхан ингээ хан ингээ дагаж хүйдэг тиймэрхүү амтан болцсон байдаг. Яг үүний дараа одоо Resident Evil 3 Nemesis дээр жил Nemesis нь шууд ингээд гарнаас амар уурт юм гаргаж ирээ шууд мөрлөөн зоогоод тэгж халдварлуулдаг. Харин энэ Resident Evil 3 ремейк дээр Nemesis ингээд худлаа өгцөн жүжиглж байгаад гээд мөрөнд нь ингээд нэг юм зоочдаг. Тэгж халдварлуулдаг. Надад тэрнийг таалагдсан. Тэг мутацд орж байгаа ингээд бүр авраг том юмтан болдог. Бүр хамгийн сүүлээд геймплейн үтсээс тоглосон хүмүүс амар мэдж байгаа. Бүр ингээд авраг том ингээд өрөөнөөс ч том тиймэрхүү юмтан болцдог. Тэгэд энийг залгуулж хэлэхэд бас нэг арай л жоо бодгохгүй санагдсан юм байна. Тэгэд тэрийг устгахын тулд нэг мангар том нэг цахилгаан буу гаргаж ирдэг ингээд тэрийг бас цэнгэлдэг. Тэг тэр нь бүр баг юу мэр чинь хоёр хүн өргөхөр байхад ганцаараа өргөцдөг. Одоо энд ингээ харагдаж байгаа бах. Жохо энэ бас жохо утгагүй санагдсан. Энэ хэсэг нь Resident Evil 3 Nemesis дээр яаж харагддаг вэ гэхээр зүгээр ингээд том ингээ бөөрөнхий нэг технологи байдаг. Тэргээр ингэж бас цэглэлгаан цэнийг гаргаж байгаа буудчихдаг. Яг тэгж бууцныхаа дараа зүгээр ингээ хойш ингээд налж унаад тэгээ ингээ хэсэг хөдөлгөөнгүй байсан. Яг явах үед нь хойноос нь дайрдаг. Яг тэр үед нь бас хоёр сонголт гарч ирдэг. Тэгээд тэрийг орхиод зугдах уу эсвэл нэг бууга гаргаж байгаа буудах уу? Яг бууга гарах бишээ. Хажууд ингээ буу хичээдэг тэрийг авч байгаа буудах уу гэсэн хоёр сонголт өгдөг. Тэр ремейк дээр ингээ авраг том амтан байгаа штэ. Nemesis чи ингээ мутацд ороод авраг том амтан болцсон. Тэрийг ингээ 2 удаа бараг 3 удаа буудаж ийж тэрийг арай гэж нэг мунгадаг. Тэгээ ингээ яг 3 удаа буусны дараа бүр маш том цагираг үүсээд subscribe дарж дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.